гарын одоо бугойны дотогшоо мошгох, эргүүлэх. Бидний шууч нь одоо нэг юм атгахад ингээ булчин ингээ хөдөлж байна да. Тийм тэгдэг ааха. Хоёрдугаарт нь дотогшоо болгох. Ингэнгөт бас нэг хөдөлж байна да. За ааха. Энэ дээр булчингууд ажилладаг. Тэр бидний хөдөлгөөн болгонд булчингууд ажиллаж байдаг. Сонсогч та бүхэндээ шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. Радио кафе нэвтрүүлэг шинэхэн дугаараа үзэгч сонсогч та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За энэ удаад бид нэгэн спортыг онцолсон. За энэ бол хүч чадал, төвчээр, сэтгэлийн хатуужлын гайхамшигыг нэгэн дор цогцлоосон гар барилдааны спортыг энэ удаагийн дугаарт бид онцолж байгаамаа. За Монгол залуусын эрх зориг, эрч хүчийг дэлхийн тавцанд таниулж яваа энэ спорт өнөөдөр зөвхөн өрсөлдөөн бос, хувь хүнийг төлөвшүүлэх, мөн өөртөө итгэх итгэлийг нь бий болгох, урам зориг өөх гээд маш олон онцлогийг өөртөө шингээсэн юм спортын төрөл юм. За тэгвэл энэ спортын онцлог болоод түүхэн хөгжил, за техник, хувь хүнд үзүүлэх эерэг нөлөөлөл гээд маш олон зүйлийн тухай өнөөдрийн радио кафе нэвтрүүлгээрээ ярилцахад бэлэн болсон байна. Ингээд Монголын гар барилдааны нэгдсэн холбооны ерөнхийлөгч Мөнхбат, за мөн гар барилдааны тамирчин Минжин Сорнор яг одоо эфирт ирсэн. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан амарцгаасан уу? Өдрийн мэнд сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За сайхан амарлаа. Радио кафе нэвтрүүлэг маань кофе гонгоо бид хамтдаа ярилцдаг. Тэгэхээр та хоёрт би нилээ одоо хатуу байна уу? Гоё. Хар кофе нариулж өгсөн. Зүгээр ээ. Яг гоё. Яг миний уудаг тийм кофе байна нэр нь амттай. За ер нь өдөрт хэдэн яг кофе уудаг вэ? Мөнхбат. Хүмүүс чинь кофеноос хамааралтай хамааралгүй гэдэг нөгөө кофений дуртай дургүй гэдэг ингээд хуваагдчихж байгаа шүү дээ. Миний хувьд бол кофе ууж ээж нэг ингээд сэтгэл тайвширдаг. Өглөө өдөр 2 бол заавал кофе уудаг. 2 удаа л уучдаг. За Минжин Сор. Би болохоор өдөрт 1 удаа л уудаг. 1 удаа л кофе. Ямар кофе их уудаг юм? Ер нь ийм хар кофе биш, чихэрлэг кофе хэрэглэдэг. Чихэрлэг кофе. За тэгвэл өнөөдрийн миний найруулж өгсөн кофе чамд нэлээд хатуудах нэ тийм ээ. За кофетэй холбоотойс мэдээллийг сонсож үзэгчтэй сонирхуулъя. За хоёр зочин манаас анхааралтай сонсоорой. Тэгэхээр дэлхийн хүн төрөлхтөн дунджаар 225 тэрбум одоо ай кофе уудаг гэсэн судалгаа хийдэг юм байна л да. За өөрөөр хэлэх юм бол 2025 он буюу энэ оны байдлаар одоо дэлхийд дээр нийт амьдарч байгаа хүмүүсүүдийг 8.2 тэрбум орчим одоо хүмүүсүүд амьдарч байгаа гэж үздэгэ. Тэгвэл одоо тухайн хэлсэн тэр үзүүлэлтэд дүгнээд үзэх юм бол энэ кофений соёл гэдэг зүйл маань өөрөө энэ кофений бизнес гэдэг маань цар хүрээгээ хичнээн одоо өндөр том болгож одоо гаргасныг илтгэж байгаа гэж ойлгож болохоор юм билэ. Тэгээд үүнээс хамгийн чухал нь юу гэхээр хамгийн их одоо ингээ кофе эргэлдэг улсуудыг бас тодруулж л тээ. За тэр улсын тоонд Финланд улс нэрлэгдсэн байдаг юм байна. Тийм 2023 оны судалгаагаар 5.8 сая хүн амтай гэсэн Финланд улс одоо кофег маш их хэрэглэдэг юм одоо улсын жагсаалтанд багтсан байт юм билээ. За магадгүй Мөнхбатаас сонирхолтой мэдээлэл байгаа л кофетэй холбоотой. Ер нь яг өөрөө кофе уудаг болсноос хойшоо кофе шопод суугаад тухтай кофе уух нь өөрөө өөртөө цаг гаргаж байгаа. Өөрөө өөрийнхөө сэтгэл санааг сонсох тийм боломж одоо надад өгдөг. Тийм учраас кофе уух нь нэгдүгээрт нь сэргэлт, уянснаа сэрэгдэг, цусны эргэлт сайжирдаг, тайвширдаг, тийм өөрөө өөрийгөө одоо халамжлах нэг хэлбэр болчдөг гэсэн үг. Тэгэхээр альва зүйлч угаас яг баланс нь таарж иж тэр чинь сайн сайхан нөлөө өгдөг шүү дээ. Тийм учраас тэр талаар бол миний одоо өөрийн хувьд бол ямар нэгэн хүнд мэдээлэл өгөхөөс илүү мэдэрж байгаа зүйл маань ерөөсөө тэр өөртөө цаг гаргах нэг үе маань кофе уух цаг байдаг. Ааха. Магадгүй яг энэ таны одоо л ингээ хичээлж байгаа гар барилдааны спорт аа штэ. Энэ спортоор ингээ хичээлэхэд кофе уух нь ямар нэгэн байдлаар одоо нөлөөлөл байдаг юм болов? Нэр нэг сонирхолтой юм яриа. Гар барилдааны спорт одоо ингээд өндөр түвшинд хөгжсөн барууны орнуудад том бооцоотой тулаанууд болдог, гар барилдааны тулаанууд. Тэрэн дээр ивент гэдэг нэг том кофе байдгийг. Тэр кофеных нэрийг хэлээд яг ямар ч байсан тэр кофений том брэнд бол юу дэлхийн гар барилдааны холбооны одоо түүхэнд аюу том хувь нэмэр оруулж байгаа тийм компани. Тэгэхээр тулаан яг эхлэх үед тамирчид яг гараа одоо бодволттой гарч ирнэ. Яг гараа барилдах тэр гарынх нь энэ талд нь кофеных нь лого нь Team Coffee гэж бичсэн байдаг гэсэн. Бас сонирхолтой байна шүү дээ. Сонирхолтой. Би яг сэтгэвсээ санаанд орлоо. Сонирхолтой. За одоо тэгвэл хамтдаа ярилцсандаа орё. За кофе ууцгаачаарэ. Тэгээд хэдүүл хамтдаа ярилцъя.
За ер нь яг энэ гар барилдааны спорт гэд онцлоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ спорт яг манай улсад хизээнээс эхэлж хөгжиж эхэлсэн. За өнөөдөр бид яг энэ спорт айл төвшөнд нь яг хаах нь одоо монголчууд жишээлбэл явж байгаа юм бол за эх орондоо болоод төв дэлхийд бас оролцож байсан, гаргаж ирсэн амжилтуудаасаа бидэнтэй хуваалцаач гэж хүсэж байна. Манай оронд гэхээс өмнө эхлээд дэлхийд дахинд ер нь гар барилдаан гэдэг спорт аль зэрэг хэмжээнд одоо түгэнд тархсан, хизэнс эхэлсэн бэ гэдгийг жоохон хуваалцъя. Грек Ромд 2000-ад жилийн өмнөөс гар барилдаж байгаа хүмүүсийн дүрс одоо ямар нэгэн байдлаар тэмдэглэгдэж үлдсэн археологийн тийм олдврууд байдаг. Тэгээд 1700-аад оны үед бол Азийн улс орнуудад гар барилдаж байгаа бас зургууд түүхэнд тэмдэглэгдэж, зурагдаж, бичигдэж үлдсэн байдаг. Тэгээд Япон болон өөр бусад Солонгос гэх мэтчлэн. Манай улсад бол тэгэхээр гар барилдаа маань 2000-ад жилийн түүхтэй байгаа юм тийм. Эхлээд хөвддөг байснаа жижигхэн ширээн дээр болоод одоо ингээ бүр стандартчаад модерн орчин үеийн гар барилдааны дүрм журмууд бол 1952 онд үүссэн. Тэгээд манай улсад бол ямар тач 1900 бүгдээрээ 90 оноос эхлээд яг нэг юм ширээн дээр гар барилдагдгийг мэдэж эхэлсэн юм шиг байна. Гэхдээ өмнө одоо нийгэм солигдохоос өмнө хүмүүсээс гар барилддаг л байсан. Тэгээд тэр мэдээж дүрм байхгүй ширээн дээр ямар нэгэн байдлаар өөрсдөө дүрмээ зохиогоод ялангуяа 10 жилдээ байх үедээ сурагчийн хамгийн хойдлын ширээг жоохон хүч бяртай дуртай хүүхдүүд нь тэр гар барилдааны ширээ болгоод ерөнхийдөө божигнаж өсдөг шүү дээ. Тэгээд хүчтэй охтуудтай хүүгүүд нь заримдаа ялагдчихна тийм шүү дээ нэрээ тий 10 жилээс эхлээл ер нь гар барилдаа хийж үзээгүй охид залуучууд бараг байхгүй хаа тий байхгүй шүү. Тий мэднэ гэхдээ яг нөгөө дүрм байдаг ийм спорт юм а гэдгийг нь сайн ойлгохгүйгээр үрдэл явж ирсэн. Тэгэхээр манай улсад бол 1990-ад онд хүмүүс гар барилдаж, ах нар маань гар барилдаж, гар барилдааны тухайн үедээ нэг холбоо үүсгэн байгуулад явж байгаад тэгээд ажил амьдралын шалтгаанаас болоод тэгээд сарничсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрний дараад нь энэ холбоог одоо би одоо өвлөж яваад сэргээгээд тэгээд одоо хүртэл явж байгаа. Тэгэхээр манай улсын гар барилдааны түүхэнд бол дэлхийн аваргын хүрэл медаль, Азийн аваргын мөнгө хүрэл медалуудыг цуглуулсан. Тэгээд сая бас дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд 2025 оны тэмцээнд яваад 2 хүрэл медальтай хүрч ирсэн байгаа. Энэ бол маш том амжилт байлгүй яах вэ тийм ээ. Тэнд очиод тэгээд Монгол гэдэг тэр нэрийг гаргана гэдэг бол энэ бол үнэхээр одоо багтмаар тийм гайхалтай зүйл байдаг. За гар барилдааныг ер нь хизэнс эхлээд Минжинсаар сонирхож эхэлсэн бэ? Яагаад заавал энэ спортын төрөл гэж маш олон спортод байна шүү дээ. Гар барилдааны төрөл спортыг болохоор 2024 онд анх одоо оюутан болоод 1-р курст орж ирж байхад манай оюутны ангийн хөвгүүн гар барилдааны спортоор хичээлдэг байсан. Тэгээд тэр хүүхд болохоор ингээ ангийн хүүхдүүдийг ингээл үзээл тэр хүүхдийг хинж барддаг байхгүй юу? За тэгээд би нөгөө айгүй иршүүд нөгөө таны түрүүний ярьдаг шиг одоо гар барилдаж үзээгүй охин хүүхд гэж байхгүй 10 жилдээ тэгдэг шиг 10 жилдээ ингээд гар барилдаал одоо тухайн үед бол техник юу ч мэдгүй шүү дээ. Тэгээл гар барилдаал бэждэг тийм байсан. Тэгээд гар барилдааны спорт гэд яг тухайн спорт гэж байдаг гэдгийг тухайн үед ерөөсөн мэддгүй байсан. Тэгээд би тэр үед л үнэхээр харамсдаг. Тэгээд тэр 10 жилийн хүүхэд маань ингээд тэр хүүхдээ чинь би чинь ингээд хүчтэй хүүхд юм чинь гээд ингээд гар тулж үзэн шүү дээ. Одоо ерөөсөө өөрөө чинь хамгийн анхны өрсөлдөгч юу? Манай хамгийн анхны өрсөлдөгч манай багш. За. Эрэгтэй хүүхд гэдэг байхгүй. Тэгээд тэр хүүхд маань болохоор улсын 2 удаагийн авраг өсвөр залуучдын тийм мундаг хүүхдээсэн. Тэгээд тэр хүүхд ингээл хүчилсэн чи хөөе чи ямар амар бяртай юм бэ? Чи одоо энэ улсын аврагт орчооч. Улсын аврагт одоо эмэгтэйчүүдийн насан туршидын төрлийн англи орно штэ. Тэрэнд ороод өөрийгөө сориод үзээч гээд уриалаад ингээд одоо бэлтгэл хийгээд явсан. Тэгээд тэр хүүхд ингээ хамт бэлтгэл хийгээд 2024 оны улсын аврагт асуу 75 кг анх ороод төрүүлжсэн. Оо за. Тэгээд тэрнээс хойш ингээд гар барилдааны спортод ингээд дуртай болоод одоо энэ спортоор хичээлэх юм хүсэл эрмэлзэлтэй болоод ирсэн. Тэгээд энэ жил
Тэгээ 2025 оны хавартаа бас насан туршид улсын аврагтаа дөрвөлсөн. Баяр хүргэе. Тэгээд энэ жил өөрийгөө сориод үзье гээд олон улсын тэмцээнд сая болсон Булгарт болсон. Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд яваад ирсэн шигшээ багтаад. Тийм Монгол улсын гар барилтны анхны олон улсын тэмцээнд орсон эмэгтэй 2 эмэгтэй хүн явсан. Тэрний нэг нь болоод яваад ирсэн. Анх удаагийн олон улсын тэр дундаа дэлхийн одоо ийм томоохон хэмжээний тэмцээнд оролцоход ямар вэ? Сэтгэл нь ямар байсан? Үнээр үгээр хэлэх аргагүй. Хөөе би ч одоо ингээд олон улсын тэмцээн бүр тэр тусмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явж штэ хэмжээсээрээ гэд бүр тухайд айгүй их догдлсон, айгүй их сандарсан анхны тэмцээн бичсэн болохоор тэгээд айгүй их дуршлаг хуримтлуулад суугаад тэгээд ирсэн байгаа. Магадгүй одоо ингэ залуучуудад гарч байгаа гоё эрг өөрчлөлтүүд байгаа л та тийм ээ. Гар барилдааны спорт бусад спортыг бодох юм бол маш минимал спорт. Өөр бусад спортууд бол заал, танхим, ховцос хэрэглэл гэж маш олон зүйлийг худалдаж авах хэрэгцээ шаардлага тулгардаг болвол гар барилдааны дүрм журмыг мэдээд бэлтгэлээ гэх юм бол өөрийнхөө биеийг гарыг бэлтгэл болно гэсэн үг. Тэгэхээр гар бол юу гэхээр бид нэр амьдралдаа ер нь гараараа бүх зүйлийг бүтээдэг шүү дээ. Гарын одоо шууны гарын атгалтын хүч байж ядчил дэлгүүрээс юм зөөгдөө хоёр гараараа юм атгаал юм зөөн барайл юм зөөн. Тэгэхээр нэг шууны булчин чанга хүмүүс нь нэг удаагаар зөөчин. Чанга биш болвол тэгэл тэрийг барин 50 явдаг те. Ямар нэг юмнаас унах үед гараараа зуурдаг те. Энэ гарны булчингийн чанга байдал бол амьдрал дээр үргэлж хэрэг болж байдаг гэсэн. Дээрэс нь зүрх судасны эрүүл мэндэд зүрх хэрэгцээтэй булчингуудын нэг нь шилб болон гар байдаг. Яг тэгэхээр зүрх өөрөө сайн шахаж сайн ажиллах үедээ тэр булчингуудын төгсгөл бүрлүү илүү сайн цусаа шахахын төлөө идэвхтэй ажилладаг гэсэн. Тэгэхээр зүрхний эрүүл мэндэд шуу болон гарын шилбний булчин хоёулаа зэрэг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр гарын булчин болвол тэр хэмжээнд нөлөөтэй. Дээрэс нь спорт болгон юу гэх зөвхөн хүч чадлыг л сурталжилдаггүй. Тэр дотор ёс суртахуун явдаг, нөхөрсөг байдал явдаг, эерэг өөрчлөлт, зан төлөвийн өөрчлөлтүүд. Тэгэхээр спортоор дамжуулаад гар барилдааны спортоор бол манай хичээллэгч залуучууд, тамирчид бол маш тийм нийтж нээлттэй том жижиг гэлтэхгүй хооронд аягүй нээлттэй тийм одоо уур амьсгалтайгаар спортоо хөгжүүлээд явж байгаа. Тэгэхээр спортыг хөгжүүлэхээс гадна тэр доторх уур амьсгалын атмосферыг бид нар бас хөгжүүлээд явж байгаа. Дотроо нэг нэгнтэйгээ харилцаа, нэг нэгэндээ зааж өгөх, зөвлөж өгөх гэдэг найрсаг харилцаа гэж гисэн нэг нэгэндээ шеэрлээд явж байгаа гэж хэлж болно. Насны ангиллын хувьд ер нь хэр байдаг юм бэ? Одоо спорт болгон бас нэг юм настай байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр гар барилдааны спортын хувьд насны ангил нь хід байдаг юм бол ямар ангиллууд байдаг вэ? Одоо яг олон улсын тэмцээний насны ангил бол 12-оос 15 нас хүртэл дид өсвөр буюу яг өсвөр наснаас өмнөх насны ангиллал. Тэгээд 18-аас 16-аас 18 хүртэл, 18-аас 23 хүртэл, 23-аас дээш 35 хүртэл, 35-аас дээш 45, 45-аас дээш 55-аас дээш гэх. Бүр явж өгнө. Тэгэхээр Grand Master буюу бүр ингээд 70 настай сая дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд очсон тамирчдаас 75 настай ах нар ирж оролцож байгаа байхгүй юу. Бид нар бол ингээд нэг өвөө харах юм бол угаасаа танаас өвөө гэдэг ингээд дуудчихдаг ч гэсэн өвөө гэж дуудахааргүй гоё бие авч явдаг. Гар биеийн юм чанга тийм гоё ах нар дэлхийн одоо улс бүрээс шалгарсан мундгууд хурж ирж байлаа. Тэгэхээр тэднийг хараад бид нар дараа жил ирэхдээ мастер одоо гранд мастер буюу ах нарыгаа авч ирэх хэрэгтэй байна. Бид нар ч ингээд нэг тэдгүрт гарчих юм бол одоо тамирчин байсан хүмүүс за ингээд хүнд ч заахгүй өөрөө ч гэсэн спортоор хичээллэхгүй болохоор ингээд идвэхгүй тал дээр орхигдсон юм шиг мэдрэмжтэйгээр амьдралын хэсэг хугацаа өнгөрөөдөг шүү дээ. Тэгэхээр тийм одоо байдлыг халж болохоор өөрөөр хэлбэл гарын булчин өөрөө хамгийн тийм сүулт хөгшөрдөг хүч чадал нь тийм хурдан алга болдоггүй булчингуудын нэг нь учраас 75 настай ах нар хүртэл ирээд оролцож байгаа нь үнэхээр урам зориг батраас нь тийм үйл явдал байсан. Энэ жилийн дэлхийн аварга дээр. Тэгэхээр тийм одоо хэрвээ та энэ подкастыг бидний нэвтрүүлгийг үзэж байгаа бол
өмнө нь хүчний спортоор хичээлж ирсэн бол хичээлж байгаагүй ч гэсэн дуртай бол оролдоод үзье гэж байгаа бол нээлттэй чөлөөтэй шүү. Иргэжил тийм. Иргэжил гранд мастер буюу 65-аас дээш 75-аас дээш 75 хүртэлх насны ангиллын ах нарыг бас оруулнаа гэдэг хэлье. Хүн болгонд нээлттэй юм спортын төрөл байх нэ. За энэ гар барилдааны спортын тухайд бэлтгэлээ ер нь хэрхэн яаж хангадгийг би бол ингээд бодохдоо зөвхөн гарынхаа булчинг биш бүх биеийг одоо хөгжүүлэх систем болоо гэж ойлгоод байсан. Яах ёстой вэ? Бэлтгэл яаж хийгддэг гэсэн үг вэ? Гар барилдах нь болохоор зөвхөн гарын хүчээс хамаардаггүй. Тухайн ширэн дээр ингээд хүнтэй тулахад бүх биеийн булчаа ажиллаж явах ёстой. Тийм учраас одоо гар барилдахад бүх биеийн бүх хэсэг өв тэгш хөгжинэ. Тэгээд ер нь бол гар дэлхүү хийн гэтээ бүх биеийн булчаа давхар ингээд хөгжөө явж идэг. Одоо яг энэ спортын төрлийг сонирхоод за тэр дундаа хичээлж эхлээд 1 жил орчим болж байгаа юм шүү дээ тийм ээ. Энэ хугацаанд яг чамд өөрт чинь мэдрэгдээд чамд гарсан тэр өөрчлөлтүүд юу байна? Одоо ингээд би одоо ингээд зөв галбиртай болж байгаа. Тэгээд гар айгүй хүчтэй тийм болж байгаа шууд том болоод явж байгаа. Гарны тэр бэлтгэл булчингаа хөгжүүлэх дасгалууд нь одоо ямар дасгалууд ах вэ? Мэдээж одоо нэг гар түлхүү оролцдог учраас гарын одоо шууг тойрсон одоо шөрмөснүүд илүү чанга байх хэрэгтэй. Булчин том гэхээс илүү шөрмөсний бат хатуу чанар бас холбоос булчингуудын буюу нарийн жижиг булчин шөрмөснүүдийн одоо чанга байдал бол гар барилдаанд маш чухал байдаг гэсэн. Тэгээ мэдээж нурууны булчин илүү их орно. Тэгээд одоо стандартын ширээн дээр үздэг учраас хөлийн байрлалаа яаж авах уу гэдгээс шалтгаалаад хөлийн булчингууд ч гэсэн тодорхой хэмжээний идэвхтэйгээр ажиллаж яадаг гэсэн үг. Тэгэхээр гарын одоо бугуйны дотогшоо мошгох, эргүүлэх бидний шууч нь одоо нэг юм атгахад ингээ булчин ингээ хөдөлж байна да. Тэгэхээр бидний шуу бол нэг юм 2 тахилзуур яс байгаа шүү дээ. Хөдөлгөд дотогшоо дарна, атгах үед ажиллах нь байна, хажуу тишээ мушгих үед ажиллах нь байна. Энэ 3-4 хөдөлгөөнийг дааж авсан булчингууд өөрөө маш сайжирдаг гэсэн. Дээрэс нь мэдээж гарын одоо энэ 2 толгойд булчин илүү сайжирна. Тэгээ мөр даал мөрний булчингууд илүү сайжирна. Тэгэхээр аль нь илүү сайжраа явждаг. Тухай бүр дээр нь жижиг дасгалуудыг баг-багаар ачаалтайгаар бэлтгэлээ хийгээд сайжруулдаг гэсэн үг. Саяны булчингийн хөдөлгөөнийг харсан чинь нэрэл хогт төрөөсөө анзаарч байгаа юм байна. Одоо жишээлбэл бид нар гинэ зэрлэгтэй ч юм уу те. Тооцоо саруулахтай те байнга ажиллаж байдаг. Гэхдээ миний булчин яаж ажиллаж ийн гэж хогт харж байгаагүй юм байна шүү дээ. Бас ингээ харсан чинь нэрээ ингэж иргэдэг те. Яг ингээд ямар хөдөлгөөн ямар одоо ажиллагаа шаарддаг вэ гэдг нь бас мэдэгдэж байна. За техникийн талаар бас та яриад өгөөч. Яг энэ гар барилдааны спортын яг техник нь ямар байдгийг, ямар дүрмтэй байдгийг. За тэгээд мэдээж нөгөө килограммаас шалтгаалаад бас яг адилхан килограммдаа өрсөлддөг байх тийм ээ. Энэ болгоноос нь та сонирхуулаач. Тэгэхээр ширээ их чухал гэсэн. Тийм ширээ стандартын олон улсын стандартын ширээ яг босоод зөксөөд тоогоо тавих юм бол тохойвчтай бас хоёр талд нь одоо хязгаарлалцтай бариултай тийм ширээ байдаг. Тэгээд одоо яг тайлбарлахад бас эвгүй байна. Үзүүлэхгүй. За эхлээд нь гар болвол бид нар чинь за хуучин ойлголтоо бүгдээрээ санацгаая. Гар барилдаа гэх юм бол бид нар яаж санддаг гэхээр за ширээнийхээ булангаас барин барихгүй гэдэг дүрмтэй дээр үе дүрм хажуудаа 50 тавихгүй. За тэгээд юугээ цээжин бие хөдлөхгүй гэдэг зөвхөн шуугаараа үзгүй яах вэ гэл тийм хоорондоо дүрм мэдэн шүү дээ. Тэгээд ихэнх хүмүүс бол зүгээр сууж байгаа л энэгээр ингэж яаж яг цэвэр гар барилдаан гэж ярих нь ч байдаг. Бид нар одоо ямар нэгэн байдлаар өөрийнхөө холбооны пэйж дээр тэмцээнүүдийг шеэрлэх юм бол хүмүүс нөгөө тэр ойлголтоороо за ингэж дарна гэж юу эсэ би оролцохгүй ийм дүр ингэж юу эсэ өөрсдийнхөөрөө бодоод тэгэж ярьдаг. Тэгээд тэдний буруу биш. Одоо ойлголтыг бид нар засаад явах хэрэгтэй. Тэгэхээр гар барилдаан болвол яг зөвхөн шуугаар биш. Яг эхлэх үед бол тэгшгэн эхэлнэ. Эхэлсний дараа бол бүтэн бие ингэж орж хөдөлж гар барилдааны тулаан үргэлжилдэг гэсэн. Биеэрээ хүчийг гаргаад бүх бие нэг цул болгоод гэсэн. Тэгэхээр гарын шуу, буглаг хоёр ойрхон тохой одоо буглаг нуруу хоёрын булчин бас ойрхон байж илүү бие нэг цул болгоод тэнгээр хөдөлгөөн хийж гараа
гар барилдааны спортод ялах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр яг ийм нөхцөл байдал тайлбарлах нь аюу хэцүү байна. Тийм аа. Хэр удаа үргэлжилт юм бэ? Гар ингээд тулаан уу? Тийм тулаан. Агшин зур. Ерөөсөө ингээд бат гэх юм бол нэг зарим тулаан болвол 1 секунд ч хүрэхгүй дуусдаг. 1 секунд ч хүрэхгүй дуусдаг. Одоо тухайн хүний тесрэлтээс хамаарат. Ааха. Хамгийн удаан үргэлжилжсэн тийм тулаан хэдэн минут тийм ба. Тэр ёстой нэр сонирхож байгаагүй юм байна шүү. Ямар ч тач манай холбооны тэмцээнүүд дээр бол 1 минут гар ингээд барилдсан. Одоо минут баг 2 минут чих уу. Энэ удаанд орох болохоор тийм. Тэр удаанд орно гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тий. Өөр бусад спортууд бол ингээд үе-үетэй 5 минут энэ зэрэг гэдэг шүү дээ тий. Сумо бол мэрэгжлийн Японы сумо бол бас агшин зур дуусдаг шүү дээ. Утахгүй дуусдаг. Тэрнээс илүү хурдан гэхэр чинь үр дүн аюу хурдан гарчдаг, хүмүүс бас амар их цоглороо за хэн ялах нь гэд харж идэг. Тийм үү, анхаарлыг татах гоё спорт. Тэгэхээр агшин зур дуусгах гэдэг хэн тесрэлттэй хүчтэй хурдан дарах вэ гэдгээс шалтгаалаад уддаггүй гэсэн. Тэгэхээр одоо энэ хамгийн гол зүйл нь техник байх нь тийм ээ. Нөгөө хүний маш сайн одоо анзаарах, мэдрэх бас шаардлагатай гэдэг тийм нөгөө хүний мэдрэх, өөрийгөө мэдрэх, одоо тухайн шүүгчийн тохионд маш сайн анхаарлаа хандуулад одоо тохио өгмөс хурдтай тесрдэг байх хэрэгтэй. Одоо амар хүчтэй байлаа гэж бодъё. Өөрөө нөгөө ингээд тесрэлтгүй тохион дэр ингээд тесэрч чаддаггүй. Нөгөө нь аягүй тесрэлттэй байвал тэр хүн одоо тохион дэр тесрээд одоо хоромхон зур 1 секунд ч хүрэхгүй тохиолдол ингээд хүч гаргахгүйгээр ялагдах тохиолдолтой. Хүчээ гаргаж амжихгүй байж байгаа ялагдах. Өөрөө ингээд хүчээ гаргаж амжихгүй байхад нь нөгөө хүн тесрээд дардаг тийм тохиолдол. Тэрийг яг яаж мэдрэх вэ? Одоо өөрийнх нь тесрэлтийн хүчийг л сайжруулна. Одоо нөгөө хүнээсээ давж одоо тохион дээр давж төрүүлж тесрэх хэрэгтэй. Илүү хурдтай байх хэрэгтэй. Төвлөрөл амар чухал. Маш сайн төвлөрөл тэр одоо шүүгчийн гөө гэж байгаа дохиотой хамтдаа тэгээд дээрс нь төвлөрөхөөс гадна булчин гэж нь өөрийнх нь хурдны чадвар байх хэрэгтэй гэсэн үг. Маш хурдан эхлэх. За жишээлх юм бол 0-ын цасыг авч үзье. 0-ын цас юм уу салфетгийг бариад удаан ингээд нэг хүчээр ингээд татсан. Тэгэх юм бол ингээд тасралт нь аюу удаан ингээд урагдаа. Тийм шүү дээ. Агшин зур яг огцон бат гэд нэг үед тесрэлтэйгээр ингээд хурдан татах юм бол хурдан урагдчихдаг. Тэ? Энэ шиг булчин ч гэсэн адилхан удаан гарч ирдэг төрлийн булчинтай хүч нь гарч ирдэг төрлийн булчинтай хүн гэж байдаг. Маш хурдан тесрээд дараад нь хурдан ядарчдаг төрлийн булчинтай хүн байдаг. Тэгэхээр аль балансыг нь сайн барих хэрэгтэй. Удаан твжиж чаддаг чадвар байх хэрэгтэй. Хурдан тесрээд их хүч гаргадаг чадвар бас байх хэрэгтэй гэсэн. Тийм ээ. Тийм онцлогтой байна. За нэгэнт одоо ингээд техникээс нь за тэгээд дүрмээс нь нэг жоохон мэдээлэл авцаа. Нэг гар барилдаж үзгүй дээ. Одоо нэг үзье. Дахиж нэг үзье. За үзье. Мэдри. За одоо яхаа жоохон ингээ ойртой суучвал болох юм аа. За. Аха. Яах юм Арика? Үгүй яа нэг яачаа. Үдчих. Хэрвээ тэгэх юм бол рейстер бүр амар их хандтаа. Яг тэр манай гар барилдааны өндөр чинь хандтнаас амар өндөр байдаг байхгүй юу? Тэгээ жоохон рексэнтэй явчих юм бол амар сайн. Хин нэг ширэн дээр зүгээр энэ дээр болно. Энэ дээр зүгээр ингэж байна. Тэгэхээр тань хэлсэн юм. Тийм ээ. За ингэж бас ингэж байгаа бас байгаа. Ширэн дээр хийх гэж байгаа гэж. Ингэж байгаа. Эндээс харагдчих. За окей, эхний ээлжинд яах вэ гэхээр халаалт бүх спортод халаалт хэрэгтэй. Тэгжээж нэгдүгürt нь бэртлээс сэргийлнэ. Хоёрдугаарт нь юу гэхээр одоо өөрийнхөө хүчийг хангалттай гаргаж чадна гэсэн үг. Тэгэхээр гар барилдаанд нэг гар барилдаж үзэж байгаа хүмүүс дотор нэг алдаа байдаг нь юу гэхээр халаалтыг хийдгүүгээр шууд үзчихдэг учраас бэртэх магадлал өндөр байдаг гэсэн үг. За тэгвэл та дохиогоо өгөөрэй. За. Сул явах хэрэгтэй шүү дээ. Ready go. За. Эхлэрээ. Төвлөрөш за энэ жоо хамгаалаа. Хамгаална. За ready go. Би тэр одоо ийшээ. Тэгээд дараа. Ангид хамгаалах юм уу? Тохоо ингэж болохгүй. Тохоо ингэж юм байна. Гэтэ шууд яг ийшээ ингэ бүтэн гарна. Шинээр хийж заавал хүрхгүй. Энэ хэмжээний хязгаарлаж байгаа. За тийм ачаар бодлоо ядагдсан гэсэн. За халаа төвлөрөө. За тийм шүү. За ready go. Оо. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158
Албаруудаа. За тэгээ нэг спорт учраас юу одоо жишээлбэл хоёр баруун гараараа гар барилдах гэж байгаа бол зүүн гараар нэгэндээ амжилт хүсээд мэдчлээ. Тэгээд сая эхэлчихэж байгаа шүү дээ. Дуусахтаа бас нөгөө гараараа амжилт хүсээ тэгээд дуусдаг гэсэн. Баярлалаа. За дөнгөж сая Минжит сартаа гар барилтаа хийлээ. 10 жил байхдаа л 10 дугаар ангид байхдаа ч юм уу да. Ангийнхаа охтуудтай хүүхдтэй яг юм гар барилтаа нэг хийжсэн юм байна. Сая ингээд гар барилтаа хийсэн чинь бүр үнэхээр одоо яаж ч би одоо өчнөө олон жилдээ яг энэ спортыг сонирхоод тэгээд жилийн турш ингээд хууштай явж байгаа бас энэ тамирчинтай гар барилтаа хийх завшаан тохиолдсон маш их баяртай. Тэгээд бэс нөгөө түрүүн өөрөөс ч асууад байсан шүү дээ. Тэр тесрэлт яаж мэдрэгддэг вэ? Тэр яадаг вэ гэж асууад байсан. Яг тухайн үедээ хүнд яг өөрт нь яг гэж төрдөг юм шүү дээ. Яг төрдөг юм. За би одоо л эдгээр хамаг бүх хүчийг гаргах хэрэгтэй юм байна. За одоо нэг жоохон хүлээж ий да. За яг одоо цаг нь болсон байна гэсэн тэр мэдрэмжийг тухайн хүн өөрөө өөртөө яг бий болгодог юм байна. Тухайн тамирчнаа хараад яах ёстой вэ? Яг юу хийх ёстой вэ гэдгийг мэддэг юм байна. Дээрээс нь энэ гар барилтаа гэдэг зүйл зүгээр одоо нөгөө нэг хамгийн яахан энгийн зүйл мэдтэй байсан бол одоо энэ ямар их одоо чадвар шаарддаг. Дээрээс нь ямар их техник хэрэгтэй байдгүй, ямар дүрмээр явдггүй гэд олон талын бидлэг мэдээлэл бас тодорхой хэмжээгээр олж авахар байна гэж хэлмээр байна тий. За ер нь бол яг Минжит сарын тухайд магадгүй яг энэ спортыг сонирхоод энэ спортоор ингэ хичээлээд явхад эмэгтэй хүн штэ. Эмэгтэй хүн одоо гар барилтаан зүгээр үү гэл тий. Магадгүй ер нь бидний аав ээжүүд охтуудыгаа яг энэ спортын төрөл рүү оруулах тиймч дуртай биш байдаг. Магадгүй өөртөө яг энэ спортын төрлөөр хичээлдгүү л бол гэдэг ч юм уу тий. Гэрийнх нь яаж хүлээж авсан бэ? Эмэгтэй хүнд ер нь дэмий юм шүү. Өөр спорт эсвэл өөр зүйл бүжигч гэдэг юм, балет ч гэдэг юм те. Шатар даам өөр юм сонирхож болохгүй гэж юу гэсэн тийм зүйлстэй хэр их тулгарсан бэ? Гэрийнх маань болохоор намайг ингээд одоо миний одоо сонирхож байгаа сонголт одоо бүх зүйлийг ингээд бүтлаас нь дэмжиж өгдөг мундаг аав ээжтэй. Тийм учраас ерөөсөө чи наа чи эмэгтэй ээжээ чи ингэж болохгүй гэсэн юм байхгүй. Миний охин үнэхээр за өөр чин таалагдаад ингээд сонирхолтой байгаа бол тийм өөртөө сонирхолтой байгаа зүйл рүүгээ зүйлийнхаа төлөө ингээд хичээгээд яваарэ гэж загчээдэг. Нөгөө багасаа ер нь тэгээд багасаа жоохон иршүү төссөн. Айлын том охин учраас тэгээд дүүнрээ ингээл хараал авда туслал ингээл ишүүдсэн учраас. За холбооны тухайд одоо бас тун утгагүй зохион байгуулагдах тэмцээн уралдаанууд юу байгаа болоо биднийг маш олон залуучуудаас үзээд сонсоод байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ залуучууд маань оролцох боломжтой юу? Сонирхогчтой англи хэл гэж тустай байна уу? Тэмцээн уралдаан юу байгаа л? За бид нар жилд мэдээж нэг удаа улсын аврах шалгаруулах тэмцээн өсвөр залуучууд насан туршид гэсэн ангиллалуудад зохион байгуулдаг. Насан туршидын тусдаа энэ оны 10 сарын 18-нд өсвөр болон залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээн маань зохион байгуулагдах гэж байгаа. Тэр хүн болгонд нээлттэй. Тэгээ бүгдээрээ мэрэгжлийн гэсэн хүн байхгүй, арай өмнө хичээлсэн хүн л гэж байгаа. Одоохондоо Монголд яг мэрэгжлийн гар барилдаанч гэсэн тайтлыг өөр дээрээ аваад явж байгаа хүн бол байхгүй байгаа. Тэгэхээр спорт маань хөгжөөд манай холбоо бас үйл ажиллагаа өргөжүүлээд яг үнэндээ бусад холбоотой харьцуулсан бол удаагүй байгаа. Гэхдээ спорт маань олон хүмүүс мэддэг болоод хичээллэж эхлээд ингээд явж байгаа. Тэгэхээр бүх хүмүүст нээлттэй шүү гэдгийг хэлье. Оролцож үзээд хүчээ соригж байгаа хүмүүс бол Омега гэдэг гар барилдааны клуб дээр ирээд техник өгдгийг нь заалгаад хамт олонтой танилцаад тэгээд спортоор энэ спортын тэмцээнд оролцоод хүчээ сорих боломжтой 10 сарын 18-нд болно. Бүх хүнд нээлттэй. Тийм ээ. Ерөөс яг тийм гар барилдааны энэ спортоор огт хичээлдэггүй. Тэгсээр нэ бас ингээд найз нөхдөдөө сууж агаад гар барилдаа хийчдэг. Тэр дүрмийг нь бол сайн мэддэггүй. Тийм хүмүүс ч гэсэн очиод тийм бол хүч үзэж болох. Тэгээ заалгаад тухайн үед нөгөө техникийн зөвлөгөөн дээр нь ч гэсэн цаана Омега гэдэг гар барилдааны клуб бол Монголын гар барилдааны холбооны харьяа клуб. Тэгэхээр тэрэн дээр ирээд бас үзчихж болно гэсэн. Заалгаад үзчихж болно. Яг тийм нөгөө өөрөө угаасаа бэртэ, унган бэртэ гэж тэгээд ярьжтэй. Тийм хүмүүс бол бүр илүү сайн. Тэгээд техник сурчих юм бол дийлдэхгүй хүн бас хаа нэг газар ингээд эрдэнэс мэт байж магадгүй те. Тийм хүмүүс бас олж аваад эрдэнэс мэт ингээд нуугтаад бийжиж.
Магадaltaй тий. Нэрэл тийм шүү. Өөрөөр хэлбэл бодибилдингийн том болчонтой хүмүүс шүү дээ. За. Тийм хүмүүсийг манай гар барилдааны тамирчид болвол ингээд барьж байгаа. Аюу амархан дарчдаг. Нөгөө техник чинь дээр яг уу. Техник явна. Дээрэс нь яг шөрмөс тухайлсан одоо дасгалуудыг хийж байгаа учраас тухайн шөрмөснүүд нь холбоос шөрмөснүүд нь илүү нарийн сайн хөгжсөн байдаг гэсэн. Тэгэхээр хэмжээгээр нь хүч чадлыг дүгнэж ерөөсөө болохгүй. Энэ агуулгаар харах юм бол гадна талаас нь юмыг дүгнэж болохгүй гэдэгтэй адилхан сонсогдож байгаа шүү дээ. Яг гоё том болчонтой байлаа гэд хүчтэй гэсэн үг биш. Тий. Бас мэдэж авмаар юм шиг. Ер нь яг энэ гар барилдаа одоо ингээ гадаад талаас харахад яг юм хүчний спорт байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ маш хурдан хугацаанд хэн ялах уу, хэн ялагдах уу гэдэг нь ингээ шийдэгддэг спорт. Гэтэл яг ингээ дотоод ертөнцид яг юу хэмжиж идэм бэ? Мэдээсээ одоо ингээ тэмцээн уралдаанд оролцлоо шүү дээ, тийм ээ. Одоо тамирчин одоо бүх арга техникийг одоо өөр гэсэн онцлогтой байгаа. Тэгээд одоо өндөр шуутай хүн гараад ирлээ гэж бодъё заяа. За өндөр шуутай хүнтэй яаж үзэх үү? Одоо ямар аргаар эхлээд яаж дарах уу? Яаж барьж байгаа дарах уу гэд бүх юм ингээд хүнтэй үзэх одоо тийм арга тактикаараа өөр байдаг. Одоо тэр хүнтэй тэгээ үзсэн юм чинь тэрний бас тэгээд тэрнтэй яг адилхан ингээ үзчихье гэсэн тийм бодол байхгүй. За одоо тохион дээр төрүүлж тесрлээ. Хүүгээ авах уу, топрол авах уу, шууд бэрээс ороод дарах уу гэд тэгдэг нь болохоор ингээд тухайн хүний одоо тамирчнаас судалж байгаа гарч ирэх ёстой. Тэгээд маш хамгийн гол зүйл нь болохоор тухайн хүний сэтгэл зүй тайван байх ёстой, ямар сандралгүй байх ёстой. Бас маш чухал юм нь анхааралтай байх ёстой. Тэгэхээр анхаарлаа одоо бусны ингээд одоо дэмжиж байгаа ингээд гадны хүмүүсийн яриаг ингээд сонсохгүй зөвхөн анхаарлаа зөвхөн тэр шүүгчийн тохион дээр өгөх ёстой байдаг. Тэр дээр сандралж явагдана, сэтгэл зүйн нөгөө тэмцээнд олон удаа оролцож үзчихэж өөрийнхөө сэтгэл санааг контролддог болно гэсэн. Анх гарч байгаа тамирчид бол ингээд нэрийн дуудаал яг олон хүмүүсийн өмнө гар барилдааны ширээний ард гарч ирэнгүүт л сандраал нөгөө тэндээс найзууд нь чи ялах хэвээр гэж тэмцээд. Тэгээд энэ аюу олон зүйлүүд дээр ингээд сандралаасаа болоод шүүгчийн дохиог хожимдож сонсдог. Эсвэл техникээ буруу хэрэглээд ялагддаг тийм тохиолдлууд ч байдаг. Гэхдээ ялагдал гэдэг нь өөрөө тэр чигтээ дууссан гэсэн үг биш. Тэндээс туршлага, дараад нь туршлага тэгжээж медаль төрдөг учраас тийм бүхнийг бас цуглуулаад явна гэсэн үг. Таны хувьд ер нь сүүлд оролцсон тэмцээн уралдаанууд юу байна? Одоо бол би тэмцээн уралдаанд оролцох гэхээс илүү тамирчдаа бэлддэг байр суурин дээр, менежментийг хийдэг тийм байр суурин дээр очсон байгаа. Тэгээд өдөр болгон миний хувьд тамирчдтайгаа тэмцээн хийдэг. Миний хамгийн сүүлд тэмцэлсэн тэмцээн өчигдөр орой байлаа. Бэлтгэлээ илгэх зураа тамирчдтайгаа үзсэн. Ер нь та хизэнс эхэлж яг энэ гар барилдааны спортыг сонирх болсон юм. 9 жилийн өмнө Солонгос сурч байхдаа тэнд оюутнуудын гар барилдааны тэмцээн дээр олон улсын оюутнуудын гар барилдааны тэмцээн дээр төрүүлээд тэгээд тэндээс урамшаад за Монголд ч гэсэн би гар барилданаа гэж ирсэн чинь Монголд бол гар барилдааны холбоо хараахан үйл ажиллагаа зогсоодсон, царцсан хүмүүс нь байхгүй болчихсон. Тэгээд тэр холбогдох хүмүүстэй холбогдоод холбоог шинээр байгуулад ингэж явах хэрэгтэй байх нэ. Ах нар маань ч гэсэн тэгж зөвлөд амжилт хүсээд тэгээ эхлүүлсэн. Одоо тэгвэл тамирчтай юу таны байнга хилдэг, захидаг тэр хүчээ ямар үг вэ? Үргэлж танаас чамаас илүү хүчтэй хүн дэлхийн хаа нэгтээ үргэлж байж л өөр улсуудад байж л. Тийм болохоор даруухан байх хэрэгтэй. Хүч чадалтай хүн нь ялна гэсэн үг биш. Амьдралд дүрэн баримталдаг хүн, анхаарал төвлөрдөг, болгоомжтой байдаг хүн, тийм хүн ялалт байгуулдаг, амьдралын медалийг олж авдаг. Дээрэс нь найрсаг, нэг нэгэндээ зөвлөж заадаг, тийм нөхөрсөг зан чанартай байх хэрэгтэй гэдгийг бэлтгэл болгон дээрээ тамирчдтай хэлдэг. Яг үнэ. Энэ бас хамгийн чухал зам байдал шүү дээ. Тийм ээ. Зөвхөн одоо хүч чадал гэдгээр хэмжигдэх зүйл биш ээ гэдгийг маш сайн ойлгуулж өгдөг байхan. За төдий чинийгээр бас ирж байгаа тэр залуу тамирчид ч гэсэн энэ хэмжээгээр маш олон зүйлийг бас сурч мэдэж авч байгаа хаа гэж бодож байна. Ер нь яг тэмцээний өмнөх тэр сэтгэл зүйн бэлтгэл
ер нь яг ямар хөө байдаг вэ? Одоо жишээлбэл нэг юм томоохон хэмжээний тэмцээнд оролцохдоо бэлтгэлээ ер нь хэр удаан хангадаг вэ? За өдөрт хэдээс хэдэн цаг ер нь бэлтгэлээ хийдэг вэ? За сэтгэл зүйгээ ер нь бас давхар яаж бэлтгэдэг вэ? Сэтгэл зүй бол мэдээж тамирчны хувьд ямар ч спортын хувьд бол хамгийн чухал зүйл. Тэгээд бэлтгэлийг болохоор 7 хоногт 3 удаа ордог. Нэг орохдоо болохоор 2-оос 3 цагийн хооронд ордог байгаа. Өдөр болгон ингээд ороод явдггүй. Яг л энэ чинь хүч хөгжүүлэх ёстой тий. Одоо тухайн гар барилдааны хүчээ дээшлүүлэх журмаар тэгж бэлтгэлээ ордог байгаа. Түрүүн бас нэрээ мөнх хатах шилжижсэн шүү дээ. Яг бид тэр гар барилдаа хийхэд бэртэж гимтэх юм тохиолдлууд бас байдгаа гэж хэлжсэн тий. Ер нь би яг ингээд нэг харахтаа гимтэл харьцангуй байгаа юм болооч гэж бодох шиг. Гэтэл үгүй юм шүү дээ. Тийм ээ хэрвээ буруу бариад буруу техникээр явах юм бол маш хурдан хугацаанд бэртэл авах юм боломжтой гэдэг ихсэн. Тэгэхээр ер нь яг энэ чиглэлээр гээд хичээлээд тий яг ямар нэгэн одоо уралдаан тэмцээнд оролцоод бэртэл ер нь юм авсан тохиолдолд нь хийх байдаг юм бэ. Тэр яг юунаас болж байна? Аливаа спортод бол эрсдэл байдаг. Тэр эрсдэл бол буруу сурснаас болдог. Халаалтыг сайн хийгээгүйгээс болдог. Тийм учраас зүгээр л би хүчтэй гээд хар хүчээрээ ямар нэгэн спортод хүрээд очичоор тэндээс шөрмөсний гэмтэл, ясны гэмтэл, үений гэмтлүүд гэд бүх спортод тулгардаг шүү дээ. Тийм учраас заалгана гэдэг нь маш чухал зүйл. Халаалтыг маш сайн хийнэ гэдэг нь маш чухал. Тийм учраас гарны бугуй одоо буглаг болон шууг холбосон шөрмөснүүд янгинах тохиолдол байдаг. Энэ бол хоёр тарлын гэмтэл гэж үзэх юм бол нэг хоёр талын гэмтэл байгаа. Нэг нь бол техник буруу байдлаас болж үүсэж байгаа ясны хугарал байж болно. Буруу хөшчдөг гэсэн үг. Техникээ буруу хийждэг. Тэрнээс болоод яс гэмтэх нь байдаг. Нөгөө талаар бэлтгэл хүмүүстэй нэг тесрэлттэй бэлтгэл хийх юм бол шөрмөснүүд жоохон ингээд янгинж өвддөг. Гэхдээ тэр бол бэртэл гэхээсээ илүү шөрмөс илүү чанаржиж илүү бат хатуу болох эхлэл суурна гэсэн. Бодибилдингийн дасгал хийхээр бас нэг болорчдээ шүү дээ. Йоо эндээс болоод би ерөөсө дахиж жим орохгүй гэх хүмүүс тэгдэг шүү дээ. Гэхдээ тийм өвдөлтийг давж ижил бие өөрчлөгддөг. Яг тэрэн шиг гар барилдааны хувьд бол яг шөрмөс нь ингээд жоохон өвдөлт байж ижил тэрийг давж иж илүү шөрмөс нь хүчтэй илүү ялалтын алхмыг тодорхой хийж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр хэрвээ гар барилдаад янгинж байгаа бол янгинаад ийм өвдөлттэй болвол бити бууж өгөр. Гэхдээ хитрхи хүчилж болохгүй. Яг янгинж байгаа үед нь одоо халаалтын тос өвчин намдах тос түрхээд хит их хүжилсэн бэлтгэл хийхгүй байх юм бол болно. Буруу техникээр үзэх юм бол ясны гэмтэл бол тэр бол нэлээд аюултай. Өдийн хүртэл тэмцээнүүд дээр бол ясны гэмтэл бол байгаагүй. Шөрмөснүүд нь яг жоохон ингээд янгинж өвддөг нь бол тодорхой хэмжээнд байдаг. Ер нь бол одоо нөгөө хүнд жишээлбэл магадгүй бэлтгэл сургуулаа хийж яхад ч гэдэг юм уу. Нэг шантармаар би ер нь болидоо яагаад би заавал энэ спортын төрлийг сонгочваа. Яас хэцүү юм бэ ч гэдэг юм уу те. Нэг тийм шантармаар үед ер нь тохиолдож байв. Магадгүй яг тийм үедээ өөрийгөө ингээд зоригжуулаад өөртөө урам болгоод хилчтэй өгч юу байв. Эсвэл танд одоо хин нэгний хилжсэн одоо ч гэсэн мартдаггүй сэтгэл чинь байж лээдэг. Тийм зөвлөгөө гэвэл та юу хэлэх вэ? За зөвлөгөө гэд хэлэх юм бол мэдээж одоо ингээд шантраад ингээд гутарсан үед хажууд аав ээж маань үргэлж дэмжээ байж идэг. Миний охин чаднаа. Миний охин одоо ингээд илүү ингээ хичээгээд явах юм бол миний охин чадна. Тийм учраас битгий бууж өгөөрэй гэд аав ээжийн хэлсэн захиасыг ингээд зүрхэндээ бодоод ингээ явж идэг. Цэежэндээ бодоод шантармаар үе бол гардгаа. Угаасаа тамирчин бүртэл гардаг бах. Гэхдээ өнөөдөр би яагаад шантарсан те илүү сайн байх ёстой. Тэгээд бэлтгэлээ маш сайн хийх ёстой. Тийм учраас би маргааш өнөөдрийнхоосоо илүү хичээж илүү сайн байх ёстой гэд одоо өнөөдөр шантарч ивэл зүгээр энэ шантарлыг зүгээр л өнөөдөрт нүгэлдээчи. Тэгээд маргааш бүр илүү өөр хүн болоод илүү хичээгээд явъя гэд өөрийгөө зоригжуулаад ингээд уран зориг өгөө явдаг. Одоогийн байгаа энэ Минжинсор магадгүй энэс нэг 2-3 жилийн өмнөөс Минжинсор хоёрын хооронд ямар том ялгаа байна? Одоо ингээд харахад юу өөрчлөгдсөн бэ?
За одоо ингээ харахад бол гар барилдааны спортыг бол ерөөсөн мэддгүү байсан. Тэгээд өнөөдрийг ингээ харах юм бол тэр оюутан найз итгэл багштай баярлалаа гэж хэлье. Тэгээд энэ спортод хөл тавихад одоо том үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Тэгээд одоо 2 жилийн өмнө ингээд ерөөсөө гар барилдаа юу ч мэдгүй байхад өнөөдөр би гар барилдааны спортоор хичээллээд шигшээ багт нь ингээд ороод явж байгаад амар баярлж байна. Энэ бол хамгийн том нэр амжилт. Тэгэл би яг хаа дээрээс нас төсвөр төвчээр гээд маш олон зүйлийг бас сурч авч байгаа. Маш олон зүйлийг хоримтлуулж авч байгаа. Маш олон найз нөхдөдтэй гар барилдааны ахын дүүстэй нэгэн ийм гоё том гэр бүлд ингээд хөл тавиад орсон байна. Энэ спорт юу н зардал их өндөртэй спорт юм бэ? Маш хямдхан. За Маш хямдхан. тэмцээн уралдаанд оролцоод ямар вэ? Хямдхан. Ер нь бол тийм аюу хэм хямд төсрөөр бэлтгэлээч гэсэндээ тэгж хийгээд явах боломжтой. Гэрийн нөхцөл байдал дотор ч гэсэн бэлтгэлийгээд явах боломжтой. Тэгээд тэмцээнд ороход ч гэсэн бусад спортууд шиг өндөр юм такс авдаггүй. Аль болох бид нар олон залуучуудыг гар утасны хэрэглэнээс гар барилдааны ширээд рүү спортын ертөнц рүү урайлаад хийж байгаа болохоор олон тал дээр ингээд чадхаараа боломжтой зардлаар тэгж хийж байгаа. Тэр нэг анзаарсан зүйл нь сая залуучууд гэж ярьсных санаанд орсноор ярьчих. Гар утасны хэрэглээ өсвөр насныхны болон залуучуудын одоо тамхины хэрэглээ ч юм уу тий цахилгаан тамхины хэрэглээ. Тэгээд өөр бусад чөлөөт цагаараа өнгөрөөж байгаа цаг нь зөв бусаас болоод ирээдүйд нь үүсэж байгаа эрсдэл асуудлуудыг бол ингээд нүдний өмнө харж байгаа байхгүй юу? Дүүнэрийнхаа, эргэн тойрныгоо. Тэгэхээр энэ бүхнээс аварч чадах, өөрчилж чадах цор ганц зүйлийн нэг тун тулгуур бол спорт. Тэгээ тэр дундаа залуучуудад бол бага өртөгтэйгээр яаж хоорондоо нөхөрлөж, хоорондоо хүчээ шавхаж нэг одоо ийм цол болоод сонирхолтойгоор цаг хугацаа өнгөрөөх вэ гэдэг тийм одоо юу байна гэсэн үг байхгүй юу гэмнэ тийм хэрэгцээ тийм хэрэгцээ байгаа. Тэгээ тэрэн дээр гар барилтан бол хамгийн сайн одоо нөхцөл болоод оролцох боломжтой спорт нь гэсэн үг. Одоо жишээлбэл олон улсын шин чанартай ингээд тэмцээн уралдаанууд байна шүү дээ, тийм ээ. Ийш явахдаа зардал мөнгө таад яадаг юм. Нэгдүгürt нь бид нар спортын ямар нэгэн яамнаас санхүүжилт юус авдаггүй. Өөрсдөө л бүгдийг зохицуулдаг гэсэн үг. Өөрсдөө чадах чинээгээрээ спортын тамирчдын маань аав ээж хамаатан садан нутаг усныхын хүмүүс сэтгэлтэй хүмүүс нь гайхалтайгаар туслаж өгдөг. Тэгээд яваад ирдэг. Одоо бид нэр спортоо хөгжүүлээ явж байгаа учраас спортын яамнаас ямар нэг юм хүсгэж хийцүү тий өөр газраас ямар нэгэн байдлаар хүсгэж хийцүү. Тэгэхээр аль болох спонсор байгууллагуудыг хайгаад явж байгаа. Тэгэхээр үзэж байгаа юм байх юм бол спонсороор холбогдоорой. Айгүй их зарлал явуулсан. Харин тийм ээ. Энэ нэвтрүүлэг тэр чихтэй хэрэглэн нэвтрүүлэг боллоо. Тэгээд одоо тамирчид маань өөрсдөө зардлаа гаргаад явчихдаг юм шүү дээ, тийм ээ. Тэгээд түрүү мас та хэлчихлээ. Яг одоо энэ спортын төрлийг Монголда илүү их ингээ хөгжүүлэх зорилгоор маш олон залуучуудад одоо энэ сургалтын үйл ажиллагаа орж байгаа, таниулах юм үйл ажиллагаанууд бас хийгдэж явж байгаа гэж хэллээ. Тэгэхэд тулгамдж байгаа тэгвэл асуудлууд юу вэ? Мэдээж энэ бол нөгөө улс орон бодлогоны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байх. Спортын яамдуудын бодлоготой бас холбоотой байх. Тэгээд жишээлх юм бол Казахстанд гэхэд гар барилдааныг яг 10 жилийн хүүхдүүдийн одоо боловсрал одоо биеийн тамирын боловсролын системд нь суулгаад өгсөн. Ерөнхийдөө гар барилдааны ойлголтууд бүгдээрээ мэддэг. Хичээлдэг хүүхдүүд нь багаасаа хичээлсэн. Тэгэхээр дэлхийн олон удаагийн аваргууд бас тэнд байдаг. Тэгэхээр сая дэлхийн аварга болсон дэлхийн аваргын шалгаруулалт тэмцээнээс медаль хүртсэн тамирчид алтан медаль аваад авраг болсон тамирчдаа ингээд машин бэлгэлж яах жишээ нэ. Тэгээ манайхан улсын наадамд бүх төрүүлэх юм бол машин бэлгэлжтэй. Тэрэн шиг ингээд өндөр түвшинд авч үзээд гар барилдааны бодлогыг хөгжүүлж байгаа. Бид нарт бол нэгдүгээрт нь бодлого хэрэгтэй. Нөгөө талаар бид нар бас өөрсдийн зүгээс санаа
саналаа бас тавих хэрэгтэй, шаардлагатай гэж харж байгаа. Тэр олон хүмүүс мэдэх тусам, олон хүмүүс одоо энэ гар барилдааныг таних тусам тодорхой хэмжээгээр жижигэн ч гэсэн хөрөнгө оруулалтууд гарч ирнэ гэж найдаж байна. Минжин сарын хувьд өөрөөрөө бүр ингээд нэг тултал хамгийн их бахархаж исэн тэр үе чинь хизээ байсан бэ? Хамгийн их бахархаж исэн үү? Яг өөрөөрөө бахархаж исэн тэр үе. Одоо ингээд дэлхийн аврагт ингээд явж исэн тэр үе. Тэгээ бас дэлхийн аврагт орох гээд ингээд олон тамирчтай мөр зэрэгцээд ингээд зогсож байгаад тугаа бариа зогсож байгаад Минжин сараа чимхээр мундаг байна. Тэгээд одоо хизээж битгий зогсоорой. Цаашдаа бүр илүү хичээгээд бүр оргилд нь хүрээ шүү гэд ингээд өөрөөрөө айгүй бахархаж ирсэн тэр үед л. Одоо чиний цаашдын зорилго? Одоо цаашдын зорилго бол гар барилдааны спортоор бол тууштай хичээллээд явна. Одоо ингээд цаашдаа ингээд төлөвлөсөн байгаа. Сонирхуулаач. Одоо оюутныхоо улсын аврагт ороод одоо медаль байр хүртээд мэдээж төрүүлэхийг зорино. Тэгээд цаашдаа ингээд жингээ хасаад доод жиндээ ороод ингээд насан туршидтэй улсын аврагтаа доод жингүүдтэй ороод тэгээд цаашдаа ингээд олон улсын тэмцээнд одоо гар барилдааныхаа спортоор хичээллээд бэлтгэлээ маш сайн хангаад тэгээд олон улсын тэмцээнд яваад олон улсын медальтай мундаг анхны эмэгтэй тамирч боллоо гэж бодож байна. Одоо дөнгөж 22 настай. Чамд одоо дахиад зөндөө цаашдээ 19 настай. За. Одоо дөнгөж 19 настай. Чамд ингээд цаашдаа зөндөө бас том ирээдүй байна штэ, тийм ээ. Яг ингээд чамайг үзээд бидний ингээд сонсоод сууж байгаа чиний үеийн чиний найзууд охтууд бас байгаа л та. Тэгэхээр энэ охтуудтай хандаад юу гэж зөвлөх вэ? Одоо ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө одоо өдөр болгон хичээгээрээ хизээ нэг өдөр ингээд амжилтанд хүрнэ шүү гэж зөвлөе. Та нар чаднаа, хэдүүлээ чаднаа, бид нар чадна. За, радио кафе нэвтрүүлэг сонсогч та бүхэнд хүрч байна. За, бид хамтдаа гар барилдааны спортыг энэ удаад онцлон ярилцаж байна. За, мөнх атагшаасаа ер нь нэвтрүүлгийн маань цаг хугацаа өндөрлөх тунчиг төгсөөн. Тэгээд магадгүй цаг хугацааг ухраагаад анх энэ спортыг яг сонгох тэр мөчтөд очих нэг боломж гарлаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол та энэ спортыг сонгох байсан уу? Яг энэ гар барилдааны спортоо дахин нэг удаа сонгох байсан уу? Аль цаг хугацааны хязгаар дээр очих үед нэг сонирн байна. Яг тэгэхээр 10 жил байхдаа бид нэр түрүүнд ярьсан шиг хойдлын ширээн дээр гар барилдаг байсан. Тэгэхээр тухайн үед бол бодибилдинг, фитнес гэдэг зүйлийг бол спортыг бол мэдэхгүй. Бүхийг бол мэднэ. Гэтэ гар барилдаад ялцдаг байсан учраас гар барилдааныг сонгох байсан баг. Ер нь хүн чинь өөрийгөө чадж байгаа зүйлийг илүү сонгодог штэ. Тэ. Тэн дээр яагаад тэгэхээр өөрийнх нь үнц нь гэрэлтэж идэг учраас альч газар өөрийнх нь үнц нь гэрэлтэж байгаа ертөнцид хүн байхыг хүсдэг. Тийм учраас гар барилдаанд би ялж байгаа учраас өөрийгөө ахиц дэвшлийг тэндээс харж байгаа учраас тэр хамт олон тэр гар барилддаг хүмүүс намайг бас халуун дотор хөгтөж одоо үнэлж ийсэн учраас гар барилдааг сонгох байсан. Монголын гар барилдааны ирээдүйг та 3 хувиар тодорхойлооч. Сахилга баттай, тууштай, мундаг 3 үгийг үүсгэн байна. Сахилга баттай, тууштай, тамирчид болон оролцогчд. За яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр спорт бол сахилга баттай, мэдээж тууштай байдал байх хэрэгтэй. Тэгээд зөвхөн тамирчин биш, бүгдээрээ энэ спортоор хичээллээд энэ спортоор аз жаргалыг мэдрээд ялангуяа 10 жилийн өсвөр насныхан эндээс одоо ямар нэгэн ухаарал өөрчлөлтүүдийг аваасаа гэж хүсэж байгаа. Яг тэгэхээр тэр болгон хүмүүс чинь фитнест яваад ч юм өөр бусад спортын хэрэглүүдийг аваад хичээлнэ гэдэг нь боломж нь жоохон хэцүү байдаг учраас тэ альч газар энэ спортын тухай танилцуулаад ингээд явахыг хүсэж байгаа. Тэгэхээр тэр
10 жилийн сургуулиудаас ахуулаад ирэх жил нэлээд тойроо танилцуулах юм хийн. Ер нь бол нэр яг үнэ ерөнхий боловсролын бас сургуулиудаар яваад сурагчдад бас яг энэ чиглэлийн спорт байдгийн шүү, бүр ингэтлээ хөгжсөн байдгийн шүү гэдгийг илүү сайн таниулахаас хамгийн чухал байдаг шүү дээ. Энэ нэрлэг одоо дөнгөж ирэх жилээс эхлээд эхлүүлэх гэсэн төлөвлөгөөтэй аяа. Өмнө явсан уу? Явах нь явсан. Гэхдээ яг төлөвлөгөөтэйгээр сургууль бүр дээр очиод тухайн цаг гаргаад нийгмийн амжилтнуудаа нуулзаад те энэ спортын одоо эерэг сайн талууд нь юу вэ гэдгийг сурталчлаа. Тэгээд тэрүүгээр контент бас ийгээд бус хүмүүст бас түгээе гэсэн тийм одоо хөтөлбөр боловсруулсан байна. За маш том зорилго тавьсан байгаа маа холбооны тухайд. За Мэндийн сарын тухайд яг өөрөө хувь хүн талдаа ч гэсэн тий маш том одоо яг энэ гар барилдааны спортын төрлөөрөө дэлхийд одоо мэдээж хүн болгоны одоос тэр дунд яг спортын одоо хүн болгоны тамирчид болгоны мөрөөдөл байдаг шүү дээ. Олимпиад оролцох, дэлхийн одоо тэр алтан тий авраг болох гэдэг ийм л одоо том зорилго өөртөө тавьсан байна. Тэгээд та хоёртаа цаашдах нь ажилд амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдөр өрсөнд баярлалаа. Үзэж байгаа хүмүүст бас амьдралд наад жаргал хүсье. За сонсогчдоо радио кафе нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. За бидэнтэй хамтдаа байсанд баярлалаа. За өнөөдрийн зочид бол Монголын гар барилдааны нэгдсэн холбооны ерөнхийлөгч Мөнхбат. За мөн гар барилдааны тамирчин Мэндийн сарнаар байлаа. За энэ спорт бол хүчний тулаан биш юмаа гэдгийг ойлгож авлаа. За энэ бол итгэл, твчээр болоод сэтгэлийн тулаан байдгийн байна. За ялагдалд сөхрөхгүйгээр өөрийнхөө зорилго болоод мөрөөдөл, за мөн эх орныхоо төлөө шантаршгүй тууштай байдал энэ спорт яг жинхэнэ мөн чанар юм байна гэдгийг бас мэдэж авлаа. За хамгийн гол зүйл юу вэ гэвэл ялалт бол өрсөлдөгчөө ялах биш юм. За харин өөрөөхөө ялах одоо тэр агшин байдаг юм аа гэдгийг ч гэсэн манай үзэг сонсогчид бас тодорхой хэмжээгээр ойлгож мэдэрсэн болов уу гэж бодож байна. Ингээд бидний бэлтгэсэн радио кафе нэвтрүүлгийг сонсогч үзэгч та бүхэн даваа гарагт хүлээж авч үзээрэй. Хамт байсан баярлалаа.